Та бүхэн сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид тэний сон гамбитийг үзнэ. Е4 D5 эндээс бид ихэнхдээ D3 эсвэл иддэг. Тийм бол өнөөдөр бид мод F3 гэж гаргана. Тэгэхэд айл D сэтгэлийн E4 мод G5 Фүү F5. Хэрэв Фүү F5 гэхгүй мод F6 гэвэл бид D3 идтгэн D3 тэмээ идтгэн D3 H6 хэрэв H6 гэж нүүвэл бид модоо F7 гэдэн. Тэгэхэд ноён идтгэн F7 тэмээ G6 шаг. Ноён идтгэн G6 бисээ D нэмэгдэнэ. Тэгвэл бисээ D5 гэж манай мойл руу тавтвал манай D3 энэ маань модоо хамгаалж байна. Е сэтгэн D3 хэрэв эндээс мод F6 гэж гарвал манай мод C3 bis A5 D сэтгэн E4. За ингээд ерөнхийдөө манай хөл нээлттэй олон бодоо гаргасан айлын томхоо олон ботнуудын 1 2 3 4 5 бот. За тийм учраас айл тэгж нүгээгүй харин Е сэтгэн D3. Тэгэхэд тэмээ идтгэн D3 bis E5 шаг. Хэрэв bis G2-ыг идвэл манай тэмээ E4 bis G4 манай bis G4-ыг идэн. Тэмээ идтгэн G4 манай тэмээ B7 гэдэг манай нэг бодны ашигтай байршилж байна. Тийм учраас айл E5 гэхэд шалахад манай E5 гэж шалсан. Тэгэхэд манай тэмээ E3 айл манай B2-ыг идлээ. Мод D2 мод C6 сэлгээд хари мод F6 манай мод C4 бисээ тавталж байна. Bis 2 дараатаа хэрэв bis B4 гэвэл манай C3 bis C3 итгэхэд тэг C1 bis B4 руу буцаарна. A3 bis B5. Тэгэхэд манай эндээс таны юу гэж очиж байна? За эндээс манай D6 шаг. Ингээд манай нэг бүтэн бисээр ил болно. Тийм учраас айл F5-аас өөр тэмээ F5 гэвэл ерөн юу болох вэ гэж бодсон. Тэгэхэд мод C-ээс C3. Тэгэхэд айлын мод F6 bis E2 bis D4 bis B5. Энэ маань бид тэмээтэй атшаалж байна. Тэгэхэд тэмээ D7 тэгтэн манай B7 гэдэг нь тэмээ C6 манай тэмээ B5 айл бисээ D7. Тэгтэн манай C6 тэмээд нь bis C6 гэдэг нь манай мат. Тэгээд манай матлах учир айл F5-ыг зөв нүүдэл гэж бодоод F5. Тэгэхэд манай тэмээ C4 хоёрын хүчээр F7-оор тавталж байна. Мод H6
F7 хамгааллаа. Хүү D3, Е сэтгэн D3, С сэтгэн D3, Е5. Bis B3, bis E7, med C3, bis тавталгаад бэлэн болж байна. C6. Энэ маань тавтлуулбаг гэж бодож байна. Ноён сэлгэн. Айлын олон томхаа байна. Амины ихэнх бод гарчиж. Med D7. Хэрв med D7 гэхгүй B5 гэвэл манайх med тэтгэн B5, C сэтгэн B5, тэмээ D5. Ингээд тэргээр тавталж байна. Тэмээ B7-г хамгааллаа. Тэгтэн манайх bis B5-ыг дэд атсан. За тэгээд манайх энийг даанитна. За тийм учраас med D7 гэж нөхсөн. Тэгэхэд тэрэг Е1 med C5 хэрвээ эндээс med F6-аар орвол тэмээ F4. Ингээд манайх тэргээрээ Е5-ыг итгэхэд бэлэн болж байна. Хэрвээ med C5 гэж тавталвал манайх bis C2 тэмээ D7, D4 гэхгүй хэрвээ айл D7 гэхгүй B5 гэвэл манайх D4, E4, D сэтгэн C5, B сэтгэн C4 med E4 гэдэг. За тэгээд айл идэхтэн манайх E4-ийг тэргээр идээд ноёнтой бицгийг хавдаа. Тийм учраас айл тэмээ D7. Тэгтэн D4, E4 med манайх C сэтгэн E4, F сэтгэн E4 med итгэн E4 айл бас талдаас сэлгэлээ. Манайх тэмээ G5. Ингээд манайх очноо энэ байслаас. За манай энэ хичээлийг үзсэн хүнд баярлалаа. Дараагийн хичээлдээ уулзтлаа. Түр баяртай.